Хой гард гэдэг юм уу тий? Хай. Ингээ. За дахин подкастын бас нэг шинэ дугаарыг хэлж байна. Тэгээд дахин подкаст руу бий болгоод одоо дахинхаа залуучууд ер нь зүгээр залуучууд ч гэдэг юм байхгүй. Бүх хүмүүсийг ураад гоё чөлөөтэй ярилцдаг нэг юм өрөө засаж янзалж одоо шинээр үйл ажиллагаа эхлүүлж байна. Тэгээ өнөөдрийн одоо зочноор Боги ах, Эрк ах, Хашк ах гурав орж ирж байна. Тэгээд одоо бүгдээр би ингэ танилцуулах уу? Танихгүй хүмүүс үзчихэж болно шүү дээ. Тэг юм. Тийм шүү дээ. Чи одоо маашаа. Яг Майкл Джексон сонсон бол Майкл Джексон. Тэгээд нэвтрүүлэг чинь зөвхөн дахин гарахгүй юм. YouTube дээр тавьж байна. YouTube дээр тавьж байна. Чи бас танихгүй хүмүүс үзчихэл үзэх л. За тэгээд тэгвэл танилцуулгая явал та. За тэгээд нар зүг тавь. Боги ах байна. Тэг юм. За намайг Амадрагийн болорсох гэдэг. За найруулагч мэрэгжилттэй. За ер нь бол хүмүүс намайг лалруудаа таачаад гэдгээр нь хүмүүс таньдаг байх. За бүр яг нарийн танилцуулгыг гэвэл одоо юу гэдэг юм. Зээ болор сүхэн болбол бол сүхнээс зөөлөнж болор тунгалаг сэтгэлтэй тас дүрэн гэлэлцэн тансаг сайхан бүдцтэй замбо твийн зандан модоор занбазрын урлал зааны яс шиг тэгсэн гайхав цаг шүү дээ. Манай энэ удаагийн бас дугаар юу ивентгчээр оролцож мөнх эрдэн гээл компани мөнх эрдэн мөгөөдөө баярлаа. Энэ бас энэ аанахын би юуж мэдэхгүй байна тэгээд энэ Оцоор асууч. Хой гарден гэдэг. Хью гард гэдэг хаа. Хүү юм уу? Чи өөрөө шууд нөгөөдгөөрөө задлаа. Нөгөөдгөөрөө. Мэргэжлийн төвчтөн задтай юм шиг. Хой гарден юм уу? Хүй гарден. Хью гард. Олон жилийн туршлагатай юм шиг. Энэ яг сайн яваарай. Эцэст одоо анх удаа ингээд ярилцсанд ороод одоо камерын үүдээс харж одоо пив өгс. Болох юм бол энэ одоо ингэж. Өө одоо тэгээд хамаагүй шүү дээ энэ ч одоо тэгээд. Тэр нэг хадамцсан яриа дээр чинь бол тэгээд арх мэл уугаад идэв юм л шүү дээ. Одоо тэгж Ээж аамаа руугаа ярьж тэнэгдүүлэхгүйс нэрээ. Нэг түмүүлсэн шиг. Ээж би нэвтрүүлэлт авч шүү дээ гэсэн чинь. Удлаа уучаач гэдэг. Тэгэл задгаад арайс тэгж ярихгүй хаа гайгүй гэдэг. За ингэ сайхан тавьчих. за Эркас танилцуулъя тий. Одоо энэ хүн чинь ингээд ийм амир танилцуулчих юм ч одоо араас нь ийм амир танилцуулаад танилцуулах юм. Нэг зохиох хэл шаардлагатай. За тэгээд үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Эрболот гэдэг. За тэгээд ахынчууд Эрка гэж ерөнхийдөө мэдж таньдөө. Тэгээд би ч одоо ахынд 97 оноос хойш амьдэрч чинь гэж одоо бараг 30 жил болох гэж байна. За тэгээд одоо хийжсэн ажлууд хэм залуудаас залуу хүний оюутан хүний хийдэг ажлыг хийж явлаа. Залуудаа зөөгч байлаа. За тэгээд DJ байлаа. Дэвшээд DJ. За тий. Тэгээд бариман чигээгүй. Тэгээд бас банкнд ажиллажаа. Тэгээд сүүлд театрт ажиллаад одоо Уяг гурилд байсан бас. Тий уяг гурилд байсан. Тий уяг гурилд менежер хийж байгаа. За тэгээд одоо энэ амьдралыг өдийн насад одоо эр хүн болсон амьдралын төлөө энэ амьдралыг босгох гээд одоо юм л үзэж явлаа. Тэгээ одоо яг зүгээр олон жил олон газар олон байгууллагад олон хүнтэй найзаж нөхөрж явсныг одоо тэгээд энэ тэнд явхад бас нэг олон сайхан найз нөхдөд танил талдаа гоё ах их нэртэй тэгээ сайхан л явж байна. Ер нь бол одоо эр хүний замын үзэн урт гэдэг хүн эр хүн чинь тугч ярддаг тоглож хариулдаг юм чинь гол нь бид нар энэ амьдралыг өөрсдийн гараар хүч хөдөлмөрөөр хин нэгний дэмжлэгтэйгэр биш зөвхөн өөрсдөө хүч хөдөлмөрөөр энэ амьдралыг босгоод өнөөдөр ингээ сайхан найз нөхдөг олонтойгоо явна гэдэг бол яг зүгээр амьд явсны хэрэг бас нэг сайхан өөрийн энэ амьдралын төлөө бас зүтгэсний бас нэг үр шимэл гарч байгаа юм байна. Би нэг тийм ухаантай яриад байна. Араас нэг хүмүүс ингэ бодож тааштай хата. Одоо энэ хоёр ингэ гусчлаа. Одоо би юу ярих вэ? Юу гэж яах вэ? Одоо тэгэхээр бас нэг юм хатар дотроо бодож шүү дээ. Ер нь энэ тэнд явж байгаа сайн ахаа, сайн өгшөө, сайн байна уу гэх тэргээл хүмүүстэй мэдлдэг. Тэгээд тэрний бас нэг ач тус гавьяанч гэдэг юм уу нэг олон жил бас нэг арга хэмжээ хөдөлж ийсэн хүний найр, хурим, төрсөн өдөр одоо медаль одоо юу вэ одоо тийм ээ хүүхдийн өсний найр майр гэж одоо ердөөсөө хүний баяртай аз жаргалтай цаг хугацааг бас хуваалцаж явсан тэр баярыг тэмдэглэж тэр баярыг хөтөлж одоо зохион байгуулж явсан хүний хувьд бас энэ тэнд явхад одоо олонтой байдаг учраас их сайхан л байдаг. Тэгээ энэ хөдөлгчийн мэргэжил чинь бас цаана их буянтай ажил шүү дээ. Хүмүүс бол янз бүрээр ярьдаг тийм одоо манай ганаа маань хөтлөгч хийдэг. За манай боловсрох маань одоо дахны бас анхны хөтлөгч нарын нэг. За одоо манай талигач бол зодхуу маань бас өөрөө дуулаад хөтэлдэг байсан. За манай одоо гамбаа дүү маань бас хөтлөгч хийдэг. За манай хайскул хөтлөхөөс бусдын хийдэг. хөтлөхөөс. Тэгээ өөр юм Тэгэхээр яг зөвөр заримдаа хүмүүс хийдэг шүү дээ. Хөтлөгч хийхээр
эдгээр хүний өмнө алиалагч хийдэг гэж ярьдаг. Бид нар шоу ч юм уу. Тий, бас гэж ярьдаг. Ясан дээр бид нар чинь тэнд маш зэрэг хүч хөдөлмөр гаргаж байгаа. Ясан дээр одоо бид нар энэ ажлыг хийгээд тэр хүмүүсийг баярлуулаад тэнд ирсэн зочдыг баярлуулаад хүнд гоё ингээд урсамж үлдээдэг ийм л ажил хийдэг бид нар. Энийг басна буянтаад ажил хийдэг хүмүүс шүү дээ. Олон хүмүүс баярлуулж байгаа. Тэг яг үнэ. Тий. Би ярил л доо. Тийш дээ. За одоо манай хаск. За би чинь ингэж байгаа шүү дээ. Ингэж байгаа шүү дээ. Таа гамбар яагаад. Би одоо хаашгах Би ингэсэн байх одоо. Ингэсэн юм чи. Багаас нэг яхаа. Гамаа бага юм. Энэ хоёр чи сүүлийн хэдэн жил байгаа баян холбоотой байгаа. За би юу шүү дээ. За би чинь дуучин хөгжмийн найруулагч хүн байна гэдэг хэдэн дүүнертэй. Хэдэн он дэрлээ би чинь. Баян ашиглал гэдэг. Дархан. Баян ашиг. Цацсан шүү дээ. Дархан аймгийн цацдаг ашиглал. Төрсөн. гэж би чинь айгу цомхон ярьд шүү дээ ядраад яг. За тэгээ бол за тийм байна. Тэгсэн ашгүйгийн ашуулт. Тэгсэн юм байлээ. Тэгээ амьдэрч байна. Ашгүйгийн ашуулт. Ашгүйгийн ашуулт. Нэр манай эркэг нөгөө Эрболот тэгээд хүмүүс нэг дандаа баян үлгээ төрсөн байх гэж боддог байхгүй. Уул нь бол манай эркэг ч юм бол дорн говийн зүүн баян гэх шүү дээ. Дорн говийн зүүн баян төрсөн байхгүй. Тэгээ би чинь цэргийн газар. Аав нь дид урандаа. Моно зоно өдрөө. Оо яг үнэ манай дорн зоно нэг нутаг яг үнэ. Нэг сургууль тэр чинь ганцхан сургууль. Тэгээ хүмүүс чинь миний нэрийг тэр ганцхан. хүмүүс чинь бас миний нэрийг бүтдийг хэлж чаддгүй. Эрболот гэдгийг хэлж чадахгүй. Нэг өдөр нөхөр задгаж чинь нэг нөхөр байна уу гэсэн байна. Аэроплотууд гэдэг. Тийм байна. Одоо онгоцолцоо. Тэгээ нэг юм хөтлүүлэх гэсэн юм аэроплотоо хаана уулзах гэдэг. Эрболот гэдэг онгоцны хэлж гоё юм шүү дээ. Шууд нэрээ Эрболот гэдэг. Бас яах вэ тийм шүү дээ. Эрболот гэдэг юм бол өөний ямар гоё юм бэ гэдэг бас. Хүмүүс. За нэг жолооч хоо. Өө тэхүү нэрээ. За гамбаа одоо өмнөх юун дээр танилцуулсан юм шүү дээ. Манай хаашгаа ерөөсөө уудаггүй. Тэгээд ганцаар энержи яваад байгаа юм шиг. Сая яг ууж исэн бол цацгаар байлаа. Сая удаа. Арснаас гарсан. Хизээ яг гарсан. 2 сар болчихно. Хэд хоногийн өмнө. Хэд хоногийн өмнө цаавар. Хоёр бэ байна. Айгуу дэжгүй зөөлхөн гоё пеп шүү. Таад одоо анх удаа яаж юм фигюр дам. Үгүй тийм. Бид нар ч нэг дандаа үндэсний үйлдвэрлэлд дэмждэг. Гоожурын Чингис мэг шиг л. Тий, сэнгүр мэнгүр тэгээд боргоо Энэ бас дээр ихний дугаар дээр корона уусч корона гэж анх удаа оож ингээд. Тэ? Харин тий Юу оож ингэ сэнгүр оож ингэ. Танаа найз энэ мөнхөрд найз юм бас компани их гой биенд орж ирд юм байна. Нөө Бадвайсерыг бол мэднэ шүү дээ. Одоо бид өөрөө хахад гарын бэлгэндээ нэг авдар өгнө шүү дээ. Худлаа гэдэг. Өмд орох чинь. Өч одоо зургатаар гарч байгаа юм чинь тэгэл өхөл байлгүй дээ бодвол тий. Бид ч одоо тэгээд хэд дугаарт нь орж байгаа юм бэ? Хоёр дахь анхных та. Бараг. Яг ихний дугаар зүгээр тест маягаар л ингээд үзсэн. Тэгээд одоо бас Нэг жамж орсон. одоо нэг юм гоохот бас нэг манай эхнэр би сая эхнэртэй хэлэхгүй нэг хаска боги бид нэг ийм нэвтрүүлэгт орох гэж байгаа юм. Уудаг нэвтрүүлэг юм байлаа гэж тэгэхгүй. Тэгс чи эхний дугаарыг үзсэн шүү дээ. Тэгээд унтсан хөвцөн янз бүрийн ярьж байгаа гэдэг юм. Тийм тийм одоо тэр чинь нөгөө анхны дугаар анхны юм ярьж байгаа хгүй юу? Анх ер нь хэдэн төгрөгөө олсон бай, тий анхны ажил юу хийсэн бай гэж хэлсэн аа. Ер нь анх хизээ хүнтэй онцсон юм бэ. Тийм асуусан. Та хизээ онцсон нэрээ. Йоо тэр чинь яагаад зүгээр хинтэй гээгүй шүү дээ, тий. Би зүгээр насан туршил тэгээд яг нөгөө жамаараа бодлоор жамаараа л ярьсан. Тэрнээс түрүү тэгтээ 6 дугаар ангимал дээр хин ярьчлаа. Тэгэлээс Да вила биш. Вила биш. Вила биш гэдэг юм л бас нотой байна шүү дээ. 3 ахын дугаард орж байгаа юм чи. Энэ хоёр чи юугүй. Гамбаа чин би хизээ гэдгийг мэдгүй гэж байгаа байхгүй. Яаж яагаа мэдгүй гэсэн чи. Ижаа мэдээсэн. Гэсэн чи ижаа би хамт байсан шүү дээ гэж. Хоёулаа тэгээд анхных нь хамт гэж байгаа. Тосчгүй юм шүү. Тосчгүй. Би бол нэрэнгээс хамгийн анх их нэртэйг л утсан нэрэ. Оо тийм. Тийм шүү дээ. Тэр чинь нэг 10 жилийн нэг анги өөр юм чи угаасаа. Анх би их нэртэйг л утсан. Оо касаваас гэж баг. Одоо юу унтчих бол Чигээ бандаа юм. Урус идүр Амар нүдэлт юм шиг. Таавас араас нь би бас тэгээд. Я заавал үний яг халуугүй л дээ. Тэгээд заавал. Богийн хасны асуултсан. Ер нь гоё нөхрөл гэж яг таны хувьд яг юу вэ? Ер нь одоо найз нөхдийн нөхрөл. Ер нь хүн ингээл янз бүрийн үндэслэл харж байгаа юм чинь бог хайлал, ярк хайлал. Тийм тэхүү нэр нөхрөл. Тийм гоё шүү дээ. Нөхрөлөөс эхэлдэг тийм шүү дээ. Гоё.
3 найзууд байгаа юм чи. Нөхрөл айгуу тийм юу штэ. Дотроо бол араа зүгээр би хамгийн дөрөнд бол гэр бүл. Үр хүүхэд. Миний хамгийн ихэнд юм байдаг юм бол гэр бүл үр хүүхдүүд. Би одоо сая ачмаач ярихгүй гэсэн одоо ачаа ярихаас. Манай одоо ачгүй маань нэгэн гэдэг одоо. Манай анхны оролцож өвөө. Өвөө оролцогч тий. Манай гүнжин нэг эцгийн зөвлөлийн дарга. За. Нэг эцгийн зөвлөлийн дарга. Тэгээд хамраас өгчөө дөрөв загнаад байгаа хгүй. Доороо том болчлаа гэдэг эдсэн. За хамгийн түрүүнд бол мэдээж гэр бүл. Хоёрт нь бол найз нөхөрлөл. Тэгэхээр энэ яагаад хоёрт бичигдэж гин үү гэхээр энэ айгуу тийм үн цэнтэй гэсэн үг. Миний хувьд. Тэгээд дээр нь эр хүн бол бас нэг өөрөө хэлсэндээ хүрдэг, ярьсандаа байдаг. За тэгээд дээр нь нэг нэгнийхээ итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Найзууд гэдэг бол дөрвөн үсгэл байгаа шүү дээ. Ер нь бол найз. Одоо сүүлийн үед бол анд манд тэгээд гурван үсгэлтэй болгоод явж тэгээд нэгэндээ итгэлийн алдахгүйгээр нэгэндээ сайхан дэмтэй тустай ингээд бие биендээ нэгнийхээ сэтгэлийг цуг хуваалцаад баяртай, жаргалтай, зовлонтой хүн амьдрал зөндөл дөрөвний ухаантай яриадсан юмны дунд зөндөл юм болно шүү дээ. Тэр болгон дээр л зүгээр цуг байдаг. Нэгнийхээ дандаа ингэж дэмжиж тусалж явдаг ийм зүйл учраас аяа үнцэнтэй. Нөхөрлөлийг бол ерөөсөө алддаг хүмүүс зөндөө байна. Миний амьдралд ч зөндөө байна. Яг хажууд байж байгаа л хавтгаагаар нь дээш наруулаа шидчихдэг хүн бас байна. Найз гэж явчихад. Тэрийг л алдахгүй байх юм бол тэр нөхөрлөл найз олон жилийн туршид улам батчиж, олон жилийн туршид улам бүр гоё болж чулууж нэгдэг шиг тий. Тэгээ яг үнэ. Сэтгэл рүүгээ улам шингээл зүрх рүүгээ. Энд чи миний зүрхний амт штэ гэдэг ганцын дулгаа сууж явахгүй шүү дээ бас. Тэгвэл энэ дээр нэг бас очив. Одоо ингэдэг штэ. Олон жилийн онж ирэхээр шин найз одоо гигүнд юу гэдэг юм бэ? Одоо бид нар ч нэг ингээл 10 жилээсээ ч юм оюутан хуугаас ингээл найзалж ирсэн аа. Багасаа энэ төр. Багасаа энэ төр явж ирсэн аа. Тэгээд эдгээр чинь нөгөө нас бие түрээд ингээ амьд нийгэмдээ гарч ирэхээр өөрчлөгддөг шүү хүн. Тэгэн гот зарим тохиолдолд нөгөө нэг шинээр танилцсан найз нөгөө хуучин найзаас илүүтэйгээр бас нөгөө чанар та байдаг тал байдаг шүү дээ. Байж болно шүү. Болно шүү. Тийм болно шүү. Гэхдээ нөхөрлөд яаж ихсэнтэй биш яаж дуусгах чухал гэж боддог. Яг үнэ. Тий. Гэхдээ амьдрал зүгээр хүн дээр шүү дээ. Ингээл одоо багын найз гэж явж байгаа л нөхөрлж явж байгаа л замын дунд гэгдэх ч юм уу. Хүний амьдрал зөндөө найз шүү дээ. Янз бүрийн салбарын найзууд байна. За амьдралын найз байна. За бусад одоо бизнесийн найз ч гэдэг юм. Ингээ найзууд яг зүгээр ингээл нөхөрлөө сайхан явж байгаа тэр дундаас ингээд орвдаг, шаравдаг. За магадгүй тэр хүн зүгээр нэг жижигхэн асуудлаас болж ч гэдэг юм уу те хин нэгнээсээ урвах, нөгөөдгөөсөө зайлсхийх энэ төр асуудал зөндөл гардаг юм. Тэгээ тэр болгоны тэсний гэдэг чинь эр хүний хувьд найз нөхдийн хувьд нандин чанар л та. Тэгжээ тэрийг тесч давж гарна гэдэг чинь бас их сэтгэл зүйн хувьд ч юм уу те. Чи төр найзлаа хэдэн жил болж байгаа? Тэгэхээр одоо найзлаад 20 гаруй жил болж шүү дээ. Хоёулаа бас хэдэн жил болж. Хоёулаа эргээс арай урд уу? Эргээд хоёр ч мис манай 20 жил болсон. Sorry. Эргэхтэйгээ анх яаж хэлчихсэн. За анх богийг харж ирсэн гэвэл бас их сонин дүр зураг гэдэг шүү. Богийг харахтаа. Ах би ч нэг богийг харахтаа гэдэг DJ байж хахад. DJ хийж. За энэ яг буруу юм ярих чинь. DJ ч сайн баг цэцэн дээр нэг хоёр нөхөр нэг нөхөртөл үзээл байна. Тэгээ би үзэн босч ингээ харсан чинь хоёр нөхөр дээр зодолж ирсэн. Тэгэхэд анх энэ нөхрийг харж ирсэн За энэ яг буруу. Тэгэл тэрнээс хойш чи битгээр ингээл хоорондоо танилцаад тэгээд богийн чинь нэг анх нэг студ байгуулсан. Тэгэл студээр нь очоод тэр анхны лордын 2005 онд тэрнээс өмнө танилцсан. Дараа нь студ байгуулсан. Дараад нь студ сүүлдэлтэй тэр чинь. Тэгэл ер нь бол ингээд нэг юм уран бүтээлийн зам руу орсон ч гэдэм үү те. Олон нэвтрүүлэг хийсэн, олон шоу хийсэн. Ер нь бол боог яг тэнэг байсан юм ба шүү дээ. Уран бүтээлийн замаар оруулсан гэсэн үг. Үгүй энэ чинь юу байж байгаа? DJ байж байгаа. Тэр үед чи би хөтлөгч байсан юм чи. Тэр үед чи бодлогч хөтлөгч байсан. Би DJ байсан. Энэ хүн юм хөтэлдэг. Би бас ингээд нэг аян тавьдаг. DJ хүн гарч ирэхээр өгөөд аваад ингээ юм гэдэг. Тэгээд тэнд баарн бүжигж байгаа хүмүүсийг яаж дөргөх вэ? Хитэд нь ямар аян тавьж хүмүүсийг дөргөх вэ? Тэр үед чинь DJ хийдэг байхад би ингээд мэдлэгээ уншаад мөнгө авдаг. Бас нэг мэдлэгээ өөрөө авдаг тий. Ингэдэг байсан учраас DJ ч бас их чухал ер нь бол. Хүмүүс нэг DJ хийлээгээ тэр үед одоо DJ-хээ баарны DJ гэж ярьдаг гэсэн. Одоо DJ ч урлаг болчиход байна. Одоо бол мэрэгжлийн өндөр түвшинд хөгжим тавьдаг хүн бол яг үндэ DJ бол дарханд яран үндэ бол хавар шүү дээ.
Ер нь бол тийм. Тэр ямар хөгжимдөр байсан юм? CD юм уу? Кассетэн дээр CD ингэж нэг CD гээд нэг CD гээд нэг хоёр CD тавьж байгаа хооронд ингээд аудио CD хийж байгаа хоёрын хооронд нөгөө сонсголоор мэдрэмжээр дүг дүг гэж байгаа нөгөөдгийг тааруулдаг ингээд хоёр DJ нөгөөдг нь багсгаар нөгөө нэг шингэний аваад намын аваад Би ингэж тэр үед байгаагүй юм байна. Хэвээ та тэр үед хаана байсан? Байгаагүй. Юу? ер нь тэгж левдэг гэсэн юм. Тэгж тэр чинь айрар дээр үү? Манай хоёр ах юм биш үү? Хоогийн хаашгах хоёр яаж танилцсан? Би хаашгаг бол би чи 9 дугаар сургуульд байсан. Мохот чиний асуух чинь нэг сонин тий гэдэг нэг гурвалжсэн хайр нөгөө нэг Солонгос киноны нэг ээдрэтэ хайрын асуулт асууж байгаа шиг. Яг ярих гэж байна чи. би хаашгаг урдны харц амар гоё залуу байсан. Байсан. Энэ хоёр адилхан зөө. Би энэ хоёрыг анх харснаа ярих уу. За эхлээд бол би хаашгаг би 9 дугаар сургуульд байхдаа би чинь 7 дугаар анги мянга байсан байгаа. Шинэ оруулын 20 дугаар байшингийн гадаа цав цагаан цэв цэвэрхэн царайтай. Айгу хөөрхөн юм цэмбэр тэгээд өөрөө цав цагаан энэ цамц өмссөн. Тэгэнгүүтээ джинс өмд өмсөд тас хар мөрөвч нүгүүрээ ингээд зүүцсэн. Тэгээ яасан гэдэг гисэн чинь тэгэл тэргүүр ингээд хүмүүс яриад байхгүй. Тэгээд яг 20 дугаар байшингийн тэр юунд үзүүр дээр булан дээр зогсож байгаа. Би ангийнхаа одоо гүзээ зоргоо маргаа хим медиа бид нар бүгдээрээ л ингээд бидний сургуулаараа гарч ирээ сургуулийн хатаа ингээд Одоо өнөөх нь Камерыг бол мартах юм. Гүзээ зоргоо Одоо яг ярьж эхлэх гээд байна. том барилгын Японд юу газар тариалан Японд захирал болсон. Волейбол спорттой бас манай мод. Тэгээд тодорхой айн ярьж болохгүй шүү дээ. Тэгээд бүр тайлбарлаа тэнд байгаа одоо тэгээд тэгсэн чинь яагаад тэр хаашка гэдэг чинь тэр мэргээл манай сургуулга яриад байхгүй юу? нэртэй байсан тий алдартай байсан. Яагаад гэвэл Morning Star гэдэг хамтлаг байгуулад Morning Star. Morning Star өглөөний очлоо. Morning Star гэж та хэд байгуулсан байсан юм уу? Бүр түрлээ. Манайх чинь бүр хэдэн онд юм. хамгийн анхны Morning Star гэдэг хамтлагтай байсан мөн биз дээ? Тийм шүү дээ 93 онд Morning Star гэсэн. Тийм. Амьд төгсгөн. Би тэгвэл 8 дугаар анги байсан юм шүү дээ. Тэгвэл бүр Хаашгаах юу юу хайдын насны үед ямар юм бэ? Одоо одоо ингээд хамгийн бага нь би байхгүй. тийм ээ. Хаашка надаас хаашка дээш надаас 2 ах, би жамаас 2 ах. тий. Яг хоёр найз юм уу? Найз. Дөрөв насны зэрэг. Нэг дөрөв юм уу? Тэгээ дөрөв насны. Таашка гэдэг. Яасыг нь Тийм яа ингэж оогстой шүү. ер нь одоо ингэж нөгөө хүмүүс анх нөгөө харьцаад дуудаа суулснараа тавьчихдаг. Жишээ нь одоо би нэг хүний ингээд ахаа гэж ярьж байсан чинь нөгөөх нь нэг хүнтэй миний найз хамт суужсэн. Хөө ямдаа гэж ярингуут нь би ахаа гэж яриад байдаг. Тийм. Тэнгуут нь зөндөө. тийм Энэ тэнгуут насны яг би одоо ийм байгаа байхгүй. Одоо би чинь дээшгээ 10 доошоо 10 найзууд биш шүү дээ. Бага Би бага. ч одоо 85 гэхэд 95 найзууд биш шүү дээ. Байна уу? Үгүй одоо чинь манайх бид нар анх залуучтай холбоо энэ төр гэж явж байхад дээшгээ ахмах андаа гэж өсөө гэж яриа явжсэн. Одоо үргэлж явж Бидний үед бол амар эренбитэй байсан шүү дээ. Тэгээ одоо тийм болчингууд энэ тэнд ингээ уулзсангууд миний нөгөө нэг найзуудын дүүнер байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ бацаантай чи яагаад найз юм гэдэг. Чи одоо яагаад маа найз. Өөрийнхөө юугаар л байж Тэгээд тээ. ингээ анхаасаа нөгөө харьцаад нөгөө дуудаа суулсан дуудлагаараа ч гэдэм харьцаагаараа ингээд яваад ингээд тэгээд чи аяг төвхтэй юм билээ те. Нөгөө тэр имзэглэхгүй л яваад байна. Тэгээд тэр чинь нөгөө одоо ингээ юу гэдэг. өөр хөрсөн. Та бүхэн жишээ нь зүгээр ингээ найз гэж бодъё л да тий. Зүгээр тэгэнгүүт одоо ингээл Би орж ирээд тэгэнгүүт олон юм яриад яг гоё ингээ суужангууд нөгөө нэг найзын найз нь орж ирсэн. Өө чим үү бацсан баг одоо сүнтж гэдэг ч юм уу. Тий. Эско тим гүг өдөрмөр. Яг ингээ нөгөө нэг юм уур амьсаа шалгандаа болоод. Тийм ч зөндөө тоглолт юм уу? Тэр байна. Айгу хэцүү тий. Манай бууч ба шүү. Хөгшөр дуртай, хөгшин яриатай. Тийм. Өөш би нөгөө нэг гаруудын ахнараа болтор ахаагаа дуудсан чи яах юм тэмцтэй. Ихнээсээ? Арука гэлтэй нэш тэмцэн арук ахтай сууж исэн чинь орж ич. Өөш сайн манай юу арука гэл. Иш дугаалал гэсэн. Чи одоо яагаад Арин Баатрыг арука гэдэг байгаа юм бэ? Арука хаамхаа. Чи ч одоо хайшаа бич. Би хүндэл явууч чинь 90 багасаа ахаагаа дуудсан үн чинь тэр чигээр сэтгэлд ингээм яатсан байгаа шүү дээ. тэгээ нөгөө хараад шууд нөгөө дасцсан нөгөө яг ярьснараа сурцсан юм чинь тэргүүр л ярьж байгаа шүү. Тэргээр ярьдаг хөө. Тэгсэн чи одоо сүүл үед нэг Хэрвээ тэгж дуудсан ахаа гэж дуудсан байжгаад нөгөө найзын андаа гэж дуудсан байжгаад нөгөөгдөхөө шууд андаа гэж дуудчих юм бол Нөгөө тэр нөгөө болох биш төрчих. Тэгэхээр өөрөө сурснараа л ямар одоо найз гэдэг юм чинь л одоо яг ийм юм дээр л явж байгаа байхгүй бас тийм. Ингээд эргээл явж. Тэгээ бас ингэдэг юм билээ. Манай одоо жишээ нь өнгөт би чинь төмөрс өнгөт шүү дээ. Төмөрс өнгөө байж ангууд бас нэлээд олон дүүнер байна. Тэр үед чинь жоо дүүнер доош ганах гэлсэн.
Тэгээд нөгөө байр марнаас гараад ингээд амьдрал өгөл явж байгаа. Саяхан таарлаж байгаа орлого. Юу л хөгшөө. Гэмүү бас сонь сонсогдсон юм лээ. Эйгүү шүү дээ. Энэ муу нусаацтанаас нь нусандаа байсан. Яагаар одоо хөгшөө болчихсон ингээд. Тэ? Яг нэг зүгээр ингээд тэгэнгүүт баг харьцаагүй санагдаж байна шүү. Ер нь зүгээр тийм юм байна. Толгой тохиол ингээд. Зүгээр хаяад тэр хүн өөрийнх нь ерөөсөө нэг юу байхгүй. Тэгээ сайн уу сайн найз уу сайн уу найз Тэгээд одоо би одоо хейтэд төссөн. Хейтэгийнхэн одоо ингээд надаас 1 насаар ах 6 сараар ах ч юм уу тиймэрхүү ах нар байгаа ш тахаа гэдэг боддог. Тэрийг би одоо тахаад ш боддог. Тэргүүрээ л явж шүү. Тэргээр л юм. тэргээр л явчихсан. Тэгсэн чинь зарим манай тэргээрээ болчихж байгаа. одоо тэр мэрийг гайх бол одоо нэг Гэхдээ энд бас наадах байсан гэдэг. За энд бас нэг юм байна. Одоо бүр яг яриад ах юм бол зарим нэг нөхдүүд жоохон нөгөө нэр хүнд олцсон ч юм уу, жоохон мөнгөтэй олцдог ч юм уу, жоохон ингээд ирэнгүүт карьер нь жоохон гайг болоод ирэнгүүт нь жоохон хамраас өгөөд нэг харьцаа номдоо болдог бас нэг тийм хүмүүс. Шааш нөгөө эцгийн зүйлийн дарга болохоор ингээд байгаа шиг. Өөрөө дараалах хүмүүс салих. Дандаа ихтэй хамаагүй дарга болохгүй мэн тий. Сая бид гурав шууд цаг инжилж. Сая бүр шууд цаг инжилж штэ тий. Одоо тэгээд ингээд ярьдаг биш. Даргас тэр зөхгүй байна. Тий. Ер нь. Хоёр андууд байна шүү дээ. Яг оршоод ингээд Яг байснараа л байж байгаа гоо. байж идэг гоё ингээд. Тэгээд одоо нийгэмд янз бүрийн нэг ярианууд идэв чи 70-аад оных 8 тийм уус гэсэн. Одоо ингээд бидний суугаад ингээд бас нэг үеийнхнийг Хойш нь 70 би чинь 80 дон юу вэ 90. Жишин жинзгийнх л өөр. Юу юм би яг зөвхөн энэ айгуу тийм эмзэг сонсогддог байхгүй. Ер нь бол 70-аад оных 8 тийм үү гэдэг чи одоо юу гэсэн үг юм тийм юм чинь. Энийг тийм хэмхэр сонсохоор эмзэглэн юм. Хаахын хоёртой яаж танилцсан ярьж байгаа бид рүү хаашгаг ярьсан шүү дээ тий. Энэ хоёр адилхан байхгүй. Яа. Яг надад харагдсан анхны төрхөн. Би оюутан болсон за байж л та. яг чамаа яг хүмүүс яг ялах гэж байгаа. Одоо чиний Би оюутан болсон байсан 97 он юм уу ааш. 97 он. 97 он бүргэд гээд биржээс Арбатар ороод унгууд байдаг бааранд энэ зөвчсөн. Тэр чи анх. Би чи гэж чи одоо ялтахын баг. Ялтах юм ба. 0.7 байсан. 0.7 автас гэлтсэн. Үжим тоглолтог ялтах байсан. тийм хөгжмийн ялдах уу. Тий. Тэгээ би нэг богооч орой ингээд оюутнууд угаасаа явж. Тэгэл заа юу яачаад Барайгаа ч гэдэг. Тэр үед л барай хийжсэн биз. Өөч магцал дээр далруудаа гэж барайгаа хийчих. Тэгээд тийш явсан. жоон зурдаг хүмүүс шүү. За. Тэгээд яасан юм. Тэгээ би яг зүгээр ээж аав 5 төгрөгөөгөө тэгээд за богоонд угаасаа унтаа явах юм чи ингэж бодоод бүргэд баарлоо ороод тэр чинь бол нэг бүтэн сайны орой богоон цугаад өглөө оюут юм чи хичээлтэй юм чи. Гингүүтээ бүргэд баарлоо ороод нэг 100 г захиалсан байхгүй. Тэгсэн чинь ийм халзан байгаа ч тас хар ус мөстэй мангар царайлаг тэгээд бас цав цагаан цамцтай тас хар юм мөрөвч зүүцэн гой залуу орж Тэр үед одоо тийм юм стил байсан юм хайш. тэгэхгүй одоо энэ хоёулаа тийм биш. Ер нь мөрөж зүүдэг тийм. Тэгээд цагаан цамцсан дээр ингээ Өргөн өмд одоо бидний мөрөвч зүүцэн өөнөр өмсөд нь шүү дээ. Одоо нэг мод иргэн чинь тэнд явж байгаа. Өргөн өмд фалтаван готлон мат тийм л өмсөн тэр үрчмээ нөгөө цэргийн сургуулиас сонсч байсан байхгүй. Сонсч байсан тэгэхэд. Тэгээ орж ирээ хаарчаад нөгөө баахан олон ирчүүдийн дунд байдаг үн чи хаарчаад өөнөстэй гой царайлаг залуу байна даа гэдэг. Нөгөө нэг урлагийн нөгөө бас нэг мэдрэмж нөгөө багаасаа байгаадсан болохоор тэгээ би харж байсан хэрэг. За энэ дажгүйсаад интернэшнл гэж юусэн мэдээчгүй бодоочгүй байсан юм чи. Тэр үед анх харж байсан тэр 97 онд байх тэр зөөгч багт надад нэг юм яаж мэдээ энэ надад ирээд арх уучсан би энийг ингээд найзуулчих гэж бодоагүй. Тэгээ таны Эркагаар ярьж байгаагаар бол таны анхны дурсамжил аваа юу юм бэ шүү дээ. Айгаа юу баар нь 2 давхар хараад чижсэн чи яаж хийж Хоёр нөхөр зодчихж байсан. тэгээд боогийнхын хувьд бол та хоёр аим гоё байсан ба шүү дээ. Цав цагаан гоё цагаан тий царайлаг цагаан заа. Тийм битэр чинь тэгээд боги чинь лорд морд гэдэг ингээд хөтлөвч хийдэг. Тэгээд тэр шуумаараа л ер нь тэгээ урдцсан. Урлагийн буюу Тий, ер нь Би ч нэг Холливуд урлаг одоо биднийг уяад явж шүү дээ ер нь бол. Ер нь бол тийм байна. урлагийн шуумаар Хэдүүлтэй ч гэсэн урлагийн шумаар сууж тийм шүү дээ. Ганатаас дандаа урлагийн урлагийн шуумаар. дандаа урлагийн шумаар танилцсан. Урлаг сайхан. Бид нар нөгөө театрт манайх театр нэг Ромео жилеттэй тавьчаад Улаанбаатар хотод очив. Тэгээ боловсрогч тэр үед дарга байсан. Тэр үед би менежер байсан. Бид хоёр нэг дор ажилладаг байсан. Тэгээ бид нар нөгөө яаж одоо энэ Ромео жилеттэй дархны театр Ромео жилеттэг одоо ингээд нийслэл хотод ирээ тоглох гэж байна. Яаж одоо сурчлаа яг бүх телевиз рүү явж байгаад одоо энэ эмжилээр одоо 88.3-ын гэрлэрүү задгаад утсыг нь болоод. Дахны тий дахны хүн тий. Тий, дахны хүн. манай студиуд бол. Тий. Тэгээд би гэрлэрүү задгаад ингээд инки тэгээ ийм гэсэн. Оо дархныхаа дэмжлэг байгаа. Нуу даваа хүрээд ир. Тэгээ бид эмжилээр хайдгаар очиод би наан суудсан, найруулагч найж суудсан. Нөхөр цаашаа ингээд гэрлээтэй суугаад.
Тэгэл яриа хэллээ. Ердөөс ихний 5 минут ихтэй жүжигээ яриад 10 минут авцгаа 5 минут жүжиг хэлэл байжсэн чинь тэр доор нь комент за тэнгууд нуцсан дугаараар хангинаад эхэллээ. Тэгээд тэр доогоор нь явж байгаа комент өө наач нөгөө лалруудаач нөгөө кино жүжиг яах вэ нөгөө нэг уушдаг нуцсан дугаараар тэгсэн чинь нөгөө нэг манай театрын тоглолт тэнд бүр байхгүй бүр шалтаа шороонд булагдаад бүр шал өөр болоод амдаа энэний тухай яриад лалруудаа яриад нөгөө киногоо яриад шоронгоо яриад кино зураг авалтаа яриад өвчөөс ингэжсэн амар юм яасан. Тэгсэн чинь ингэдэм юм нэг юм юу гэхээр энэ хүн чинь нөгөө дарханд амьдэрдэг. Тэгээд нэг хаяад хот ордог. Хотод бол нэг тийм үзэгдэж харагдаад байдаг юм байна. Хаяадаа нэг үзэгдэж харагдаг. Тэгээд хотод очингууд энэ чинь хүмүүсийн чинь энэ хүний чинь нөгөө нэг телевизээр гарахгүй нэг хүнтэй дайралдаг юм чинь нөгөө лалруудаа одоо тэр чинь киноны нэр нь бол юу шүү дээ бодё болгаач тэр нь бол хүмүүстэй лалруудаа 11 оног нь шүү дээ. 11 оног. Төөхөс. Үнэхээр бас тэр үед найзаараа бас бахархаж байсан шүү дээ. Үнэхээр од юм байна. Яалчгүй бас энэ тэр бол амар дүр товсон. Чи ямар 10 бодлоо. Ямарсан дээр нэг нөхөр тэгж ийн гэж аахгүй энэ нөхрийг тэр дүр бол бас энэ хаанхын журам байлаа гэдэг ингээд нөгөө найзаас асууж байгаа байхгүй. Энэ хаанхын журам байлаа гэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн сэтгэл хөдлөл амар тэр дүр бол амар дүр байхгүй. Тэгэж бас олон танигдсан. Бог ах чи тэгтээ хэдин кинонд тоглосон бэ? Кинонд дүрээ оруулсан. Дүр орсон. 30 40-од байгаа хөө. Тэг тоолж үзээгүй. 30 40 тоо алдсан шүү дээ. Эхэндээ тоолд байсан. Зүгээр зуурлаж явсан бол тоогоо томшгүй тоглож тий. Байгаа. Ярк кино тоглосон уу? Тоолгүй байдаг. Би чи үргэлэг тоглож ирсэн. За. Дараа нь мөөжгийн кинонд байгаа бас. Тийм мөөжгийн кинонд байгаа. За дахиад ТV-с олон гэдэг кино байгаа. Би нэг 4 5 кинонд тоглож ирсэн. Тийм. Би нэг кино хамгийн анхны кино гэх юм бол нөгөө манай энэ аргачаас энэ ар ахын нөгөө хим жахаа шүү дээ. Тий. Жахааны кино гэж хэлсэн юм аа нэг Quint. Тэгэхээр би яг тэр үед нэг залуу DJ байсан. Ард нь яг ингээд хөгжин тавьж байгаа. Урд нэг охин ийм цэганч үсэг бүжиглээ. Би ард нэг DJ хийж байгаа. Анхны дүр ердөөс тэр. Тэрний дараа одоо тэр кино ч би тоглосон шүү дээ. Тэгсэн мэл аа. Цагдаагийн өөрөө бид цагдаагийн одоо манай цагдаагийн найз мөнх золбоо дөөдөө гэдэг. Дөөдөө ахыг танаа таних. Тэр тэгээ 330 ариадан дор байсан. Баг яах би дур. Би ингээд нөгөө баясаагаас одоо энэ хурлын гишүүн болсон. Баясаагаас нэг баясаач тэр нөгөө зардаг гадаадын зардаг Вьетнамууд авчирч ажил хийх гэх юм. Тэгээ би очиж нөгөө хөдөлж авч байгаа. Ард нөгөө зогсож байгаа нэг хэсэг. Трейлер дээр них гард юм аа. Зарим гэрүүлүүд мөнөө биш үү гэж асууж байгаа. Хоорондоо бооц урт тавьж ирсэн юм лээ. Тэр бол яг юм бол одоо бас миний хувьд бол бас их сайхан дүр санагдчих. Ер нь яг нэг 4 5 кинонд бол дөрөв үлдсэн байт юм аа. Тэгээд би нэг юм ярих гэдэг нь болохоор нөгөө Эркгийн сайны ярьсан дээр хотод би нэг хоёр найзтайгаа нэг нэрх байхгүй. Такста бааранд орох гээд. Хэднүүрний такс байсан би мэдгүй ингээл намайг ингээл яваад оруулчлаа. Тэгээд чи бодлын болгоочийн дараа байхгүй. Тэгсэн чи ингээ орооч тэгсэн чи манай хоёрыг зогсоочлоо. Тэнгүүтээ Эркэд юу гэсэн гэлээ. Хамт явж штэ гэж. Яг хоо энэ бол шоронгийн том атмах. Хоёр такс аваад орчих юм. Харам зүгээр орсон. Энийг харамж зүгээр орсон. Нэг орсон. Тэгсэн чи байсгээд хамгаалагч нарыг биш ахаа гэсэн. Биш энэ ах чинь зүгээр үз гэдэг. Би аав гэж яах ч үстэй яасан үз. Энэ ах хизээ гарсан юм байл. Надаас тийм. Гараад удаагүй гэхдээ ахын та нар зүгээр бол наад чи яах ч үстэй гэдэг жоохон даамгацсан. Тэгээ бүжгийн далбаа дээр очиод бүжгийн далбаа дээр очиод бүжиглэхээр ерөөсөө эмэгтэй хүмүүс яаж байгаа бүжиглэхгүй. Хайгаад. Ингээл ирчүүд дандаа ирчүүд. Тэгээ бид гурав ороод ганц пив тавиас уусан тий. Тэгсэн чинь жоохон байжсэн чинь миний ширээ ингээл дүүрэл хэллээ. За. Тэгсэн чинь тэнд нэг хитэн бөхчүүд байсан юм. Жүлээ төхөө хүүхдүүд байсан юм шиг. Ахаа таныг өстө хүндэлж явдаг шүү гэл. Намайг ерөөсөө эмэгтэй хүн хайрлах гэж байхгүй. Дандаа л ирчүүд хайрлна. Айгуу сонио. Айгуу тий. Би бас нэг хаяа эмэгтэй хүнээр хайрлуулмаар л байгаа шүү дээ. Над дээр ингээ авчираад эмэгтэй хүн бив авчираад. Тэр чинь нөгөө кино айгуу итгэдэг байх гэж шүү дээ. Харин кино ер нь бол яг нөгөө нэг юм гол дүрдээ хоолны шүү шүү дээ. Кино. Тэг би бол туслах дүр шүү дээ. Дүрээ гэхдээ гоё гаргасан байна. Тий ерөөсөө одоо тоглолтны одоо бүр дээр үеийн юм одоо дээр үеийн кинонууд яа нөө шагдар магдар гол дүр байхгүй гэсэн мөртлөө ерөөсөө ингээ туслах дүрүүд нь л ерөөсөө гол дүр шиг болсон. Нөгөөдгөө өргөж өгнө л дөө. Тий. Энэ хаашгах ерөөсөө хийж хойш. Одоо хаашгах юм бол. За уучлаарай. За уучлаарай. Би ууж байгаа бид хоёроос салгаад тусад нэг подкаст хийсэн бол энэ За бид бол яран тус. хаашгаагаас би ганц юм асууж байна. Айгүй их юм. За чи одоо Монголын урлагт Монгол улсад хэдэн жил зүтгэж байна? 30.
Ер нь анх хэдэн настайгаас яасан та? 30-аас ч олон байна. 2-р ангидаа 30-аас олон. Дууны доонд тийзээ. 2-р ангидаа бөмбөр тоглодог байлаа. Тэгээд ер нь тэгэл сургуулийн амьд хөгжмийн хамтлаг тэгэл үлээвэр хөгжим тэгэл 93 онд чинь 91 оноос хойш тэгэл амьд хөгжим ер нь багасаа л хөгжим 33 4 жил байж тээ. хэдэн жил болсон. За чи яг өөрөө ч зохиос хэдэн дуу вэ? Тоож мэдгүй гэж. Тоож. Би одоо сайн мэдгүй. Чи нэг хамт тоглосон тоогоо алдсан гэж одоо. Бас би бас чамтай адилхан тоогоо Би бас мэдгүй байна боо. Одоо чи кино тоглосон тоогоо алдсан. Чи болохоор нэг дуу зохиосон тоогоо алдсан. Би Хааж явсан болохоор өдөрсөн юмнаа тоогоо алдсан. Гэтэ би Гурлаа ингэ тоогоо алдсан. Тахны залуу шуудтай бол яг 20 хэдэн жил ноцлоо шүү дээ. Тэгээ одоо тэгэл дүүнэр байна. Гой гарсан хамтууд байгаа шүү дээ. Тийм тэгэл Нөөм хамтдаг байна. Нөөм байна. Одоо дархан хот. Наав байна. Наав байна. Наавын дүүн. Одоо гоё амьдэрч шүү бүгд ингээд. Тий. Ямарсан эхнийх нь дөрөөг нь ингээд дээш нь явуулаа. Одоо зоригт байна. Манай одоо Зори байна. Тэгэл одоо Зөндөө өрлөөс ахуулаад зөндөл амтан байгаа. би одоо хаскаг ингэж хардаг байхгүй. Ер нь дахны рок попын загалмаасны эцэг энэ төр хардаг байхгүй. Тэгээ хүүхэд байхаас л явцсан чи бас ер нь бол бидний үедээ болсон. Дахнар бол байгаа штэ. Одоо манай зодоох модоохс хэсүүлээд одоо манай фотошопын бааж яах махаа тэд нар бол байгаа. Тэднийг сонсч өслөө шүү дээ. Золоох маань зодоох мах чинь амар. Тэд нар чинь бас домгууд байхгүй. А бид нар зүгээр өөрсдөө яг үеийнхэндээ ярихад бол бидний үеийн бол одоо яг энэ амьд хөгжим загалмаас нь энэ амьд хөгжмийг тэр үед тухайд анх байгуулж исэн, мэдрүүлж исэн. Одоо хүртэл энэ амьд хөгжмөөр дарханчуудад бас ингээд гоё аз жаргал бэлгэж байгаа, хөгжмийн урлагийг мэдрүүлж байгаа, урлагийг мэдрүүлж байгаа. Ердөөсөө ийм энийг энэ бас дарга зөхгүй. Дарга болчихсоос хойш надад юм ухаантай байна. Та юу гэж. энэ бас гоё чимх юм. Хаан юу байхгүй хитрхийн нөгөө задгаа явчих гэдэг байхгүй. Гэтэ яг найз нөхдөд ер нь Би нэг ингэ дэмжих хэрэгтэй байхгүй. Өргөн шүү дээ энэ ч одоо. Тэ гоё ер нь зүгээр үнэнч байх нь сонирм биш шүү дээ. Зүгээр л хүндлэл, итгэл биш шүү дээ. Өөр юу вэ? Тэр итгэл гэдэг нь аягүй жоох л шүү дээ. Гол нь одоо Эрблат бит хоёр одоо бие биендээ одоо ингээд явлаа ингээд тоглолттой явж итэл Эрблат намайг дэмжээл одоо юу гэдэг ч тий. За хаашка гэт миний өөрийн гэсэн дотоод ертөнцийг мэддэг болохоор арай илүүгээр ханддаг байхгүй. Боо гэж гисэн тий. За хаашка бол нэг ийм чинээний үнэтэй нөхөр шүү гэдэг Энэ чиний бяртаа дуулчих чадвартай гэдэг бид тийм харилцсан гоё юм өгч шít тий. Биш та хоёрын онгойг ярьчих. Хаскагийн энд бол ямар ч онгой ярихгүй гэсэн. Хаскагийн оройн анх хэмжээнд би хаскаг зүгээр нэг юм дээр авсан байхгүй. Юуг нь харсан гэхээр оройн 9 цагаас эхсүүлээд үүрийн 4 цаг хүртэл гитар тоглоод хамтлагтайгаа дуулчаа дараа нь гитар тоглоод дуулж исэн. Тоглолт ингээд хийж исэн. 4 биш дээ бүр. Өглөө 5 хүртэл бид нар ингээд гитар тоглоод бүр ингээд байж исэн. Тэр үед үнэхээр биш гэсэн. Үнэхээр хаанаас нь гардаг ийм авьяасын хаанаас нь гардаг тийм их их чинь тий. Гэхдээ хамгийн зүгээр энэ хүндлэл өгөхгүй. Зүгээр л анд нөхдийн хүндэл. Хэрвээ нэг урлагийн жигэл одоо Эрблатаас өөр нөхөр ирээд намайг тий андаа чиний 2 гитар ингээд нэг 2 хай гүйл би одоо хэлж хөөш би чиний алилагч юм уу гэж хэлчих тий. Хувийн дуу ч юм уу. Хувийн чиний хувийн дууч нү Кобра маань гэж хэлнэ шүү дээ. Гэтэл одоо найз намайг үрж шүү дээ. Би энэ нөхөрт биш дээ. Хідэн цагаар чамаагүй тоглох тийм чадвар биш шүү дээ. Тэндээ л тий. Өнөө. Тэгэхээс нэг одоо 4 хүртэл 5 хүртэл тэрний урд одоо сарамч юм хайшаа тий. Одоо шинэ жил болох чинь хүмүүс чинь юу яаж тий үзчихэд нөгөө хаашгаа чинь 4 хүртэл тоглож байгаа юм. Аа бодроо. Наац ч юм шүү дээ. Наац одоо гитар аваа явчих гитар. Одоо амьд тэр чинь тусгай үлгээтэй. Тий. Одоо тэр чинь бас тэгээд тустай явна шүү дээ. Яваа шүү дээ ярина шүү дээ. Хаан гонгны шүү дээ. Яка гэдэг. Тэгээ одоо угаасаа тэгжил явахгүй бол одоо энэ чинь Биш гоё дууд болчих. үнцэн байх шүү. Энэ гоё гитар байх шүү. Гитар шүү дээ. Гитарыг чи үзье гинэ. Шалгах гэдэг. Боогийнх одоо энэ жил өвлийн өгөн пижиг болно те. Боогийнх ч хэдэн жил өвлийн өгөөж байна. Би 2 жил өвлөө гэж. Боог шүү. Би шалгаад өгөө. Боог чинь бас гоё хүн болно шүү дээ. Богийн би тий. Хоолоо тэгээ Хөнхөр гай өгөө. Тэгэхэд ердөөсөө билимж аа. орж ирэл үгээ хэлэхэд зас мөсний орноо цан хөргөд татууд нь цан жаргаан гэдэг. Ер нь бол микрофон шаардлагатай ингээд ирээд шалгах. Одоо ингээд олон жил дарсаар байгаа одоо энэ хорон морон бүр ингээд ороо юм наалтаа болцсон гэдэг юм болно шүү дээ. Чулуучсан. Гоё дурдагтай шүү.
фестивалтай ба шүү дээ. Би одоо амархан дээр гитар сурах гэж авсан. 2 жил юм. 2 жил. 2 жил ой болж байна. Суугаа суртыг байж сүвнэр шиг. Тэгээ аашка хараа ороод юу яагаад. Тэгээд Манай театрын нөгөө манай гаяач гитарын сургалт хичээдэг. Чихэнтэй итгэхээ хэвчмэс. Хүүхэд багт бол ингээд баян ингэж л хөлдөг байдаг шүү дээ. Намайг нөгөө хүүхэд багт нэг манай дээдлийн 10 дугаар ангийн ах би гитар хөлж чадахгүй. Юунд орж жолонд ороод. Гитар хөлөд гэж. За бид өөрөө хөлчихсэн. Тэгэл тэрнээс хойш яг өөрөө хичээ гэсэн үгийг надад хэлж өгсөн. Би Чи юу сургууль сурсан уу? Урлагийн сургалт юу? Тэ? Тэгэж асууж. Нөгөө 10 жил бол төгссөн. Харин тийм. Тэгэхээр чи хүн сургууль сонснох юм айгуу дгээ хааска гэж 3 дугаар баг 2 дугаар ангиас эхлэв. Сургууль би ч одоо тэгээд 2 дугаар ангиас даавна хөдөө авч болгонд би 2 дугаар ангиас хойш тэгэл Мал дээр гараад үсдэг шүү дээ. мал дээр дуулсан. За юу болох чинь? Чиний юу сүлд дуу ямар дуу байдгийг? Миний юу? Тэ. Сүлд дуу гэж дээ. Олон дуунууд дундаас ч бас хайртай дуу. Тэ. Одоо гэхдээ сүүлийн үед нөгөө хинцгэн найдвар гоё тий. Тэ. Хинцгэн бол үг мөг нь бас амар шүү. Тэрний үгийг чинь одоо манай нөгөө эфемийн тоог хэлсэн юм дээ шүү. Тэ шүү дээ. Бундын дамгай. Тий. Бундын дамгай. Тийм шүү дээ. Одоо Амар үгтэй шүү дээ. хинцгэн байна шүү дээ. Анартай яадаг. Нойд зүрх бас. Нойд зүрх ч бас. Нойдын зүрхийг сая би юу яалаа. Майорсын Тэмүүжин дүүдээ өглөө. Одоо хөгжмийн найруулганд орсон. Чи дижитал яркад ямар дуу гэсэн? Би одоо яркатай ярьж л үү. Нэг дуугаа өгнө гэж байна шүү дээ. Яркагийн би чинь CD-ний хайр гэж CD-ний ажил дээр суусан шүү дээ. Тэр чинь бас нэг бужигнуулаад хоёлаа нэг. Манай ярка бас мундаг дайчин юм билий. Хөдөлмөрт мэл. Би одоо шаарддаг хүүхдүүдээс дүүнээс шаардж байгаа мацгал хөдөлмөрт 2 цаг өөртөө зарцуулаа. Тэр хэгжээж юм бэр. Зарим нь бол одоо аягүй хэцүү шүү дээ. Тархинд нь шууд автоматар суулгачдаг юм шиг л боддог болсон байлээ шүү. Тийм. Одоо залуучууд ер нь бол дүүнэр бол шууд ингээд флашаар тархинд нь мэдээллийг хийгээд бараг ингээд Одоо тэгээ хараа ийм болчиход байна шүү. Одоо жишээ нь яг үнийг хэлэхэд одоо тэр үед чинь дээр үед одоо энэ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэг бол бас одоо хүнд ер нь их чанартай айгуу тийм хариуцлагатай байсан шүү. Одоо л яг зүгээр яг үнийг хэлэхэд нэг юм уу 2 дуу дуудаад бусдын дуу дуусан дуу дуудаад тэгээд нэг тоглолт хийгээл Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болсон. Тэгээ ингэж нэг бас урлагийн үнгүүд Хаашка ч бүр араа юу дахиад хааскад өнөд гавьтай нөгөө хөгжмөл байгаа шүү. Бас За яах юм бэ? За яах вэ? яах юм бэ гэсэн бодож дээ яах вэ гэдээ бас Үхэхэд бас эрэхтэй ч юм уу дуудах тэр. Үхэхэд өв. За юу дуудах гэж байгаа юм бэ? За нойтон зүрхт. За нойд Манай нөгөө хоштогийн анхаа үгийг нисэн шүү дээ. Тэ. Энэ аягүй шоктод байгаа байхгүй. манай анхаа ч бас Анхаа битээр ярьсан. юм гарна тий. За антаа ганц дуу усяа л. За тэгьяа л ярьцсан. Тэр нугацаар ич. Байна уу? Байна уу? Нөгөө дуу яасан дууссан уу? Ман ч одоо очлоо шүү гэнэ. Хийгээг байхгүй нөгөөдхийг. За хүрээ дээр тэр дорн тэгээд хийлээ шүү дээ. Оо янз ингэж хоёлоо тэгээд. яаж нэг бэлгүүнэ гэдэг үстэй. Ая зөвхөн хааскад нэг болсон. Тэр ая зөвхөн тэр аяыг тэр одоо чинь шүлгийг харж ээж тэндээсээ ургуулan бодож төсөөлж ээж ингэж орно гэсэн үг тий. Үгүй шүү. Ер нь бол би бол тэгж шийдв шүү дээ. Яг тэр өдрийнхөө гой өдөр сэрдэн шүү дээ. Нэг бусаасаар л авчих. Одоо нэг том юм яриад биш. Юу онгод монгод ороо гэж ярьсан чааш тий. Зүгээр яг тухайн энэ гой өдрүүд нь тэр өдрөө л сууж агаад хайр гэвэл юу гэх юм бодож. Тэгээ хайр бол нэг юм байдаг нэг ийм хөл нэг нот дараа ч юм чавцыг сонсоод тий. Тэгээд хэлчихсэн юм биш тий. Тэгэхээр энэ ая зөвхөн ч бас нэг зүгээр бодоод өгдөө. Агуу. Ая зөвхөн гэдэг чинь. тэр яг нөгөө нэг бас агуу дотроо нөгөө нэг юу гэдгийг хүн өөр байгаа шүү дээ. Одоо 3 өөр 5 3 өөр харагдаж. ертөнцийн онд шүү. Харизм. Оруулангын хувьд хайр ямар харагдаж байгаа ч бас өөр болчих. Тэ яг үнэ. Тэгэхээр бас нэг өөр. Яг сах хэллээ. Амар гоо. Амар гоё. За дуусна за. Хоёр
Чамгүй өнгөрхөө Осонгэр хүтэн агаад хүчлээ Хонгор минь чи дэргэд байхгүй Хором цаг мөч зогсон мэт санагдаа Нарсан сэтгэлийг хатах гэж яран Нархолж өкшөнийг арайгич өнгөрөө Хүсэл сэтгэл хоёр зэрэг тийм үү Хүлээстэй гарыг чичиг нөтэ Харин хидэл хоёр зэрэг урсаа Хадун амьсга зогсон мэт санагдаа Болсон сэтгэлийг хатах гэж яран Нархолж өкшөнийг арайгич өнгөрөө Би энэ ганаад ганц юм зааж өгдөг. Хоёрын төгсгөлийн нэг партины төгсгөлийн дурж яадаг. Ганаараа би араа ганцхан юм. Эмэвэсакоро сүтэ ботачанч. 2 жил болж байгаа энийг яд суралтай шээ. Наад ч юм уу. Жог аксын төвшөнд бол нүглээ. Эмэвэс юу лээ? Имаагч барц биш шүү дээ. Доороос эхэлдэг тий. Оо биш. Тэгээд дээшлүүлээд ч тий. Сарав сүтэ ботачанч. Читэндээ асаа чирун дотамад чи. Одоос нэг юм их явах шүү дээ. Айвэц. Одоо тэгээ суралтай ганд имээ өгөөсөө ураас л юм эхэлдэг үстэй өгөөсөө гэдэг. Дон 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 дон. Энд дээр хараад 3 хүн юм биш үү? Тэгээ хүмүүс ирэхээр би бол одоо гитар танад орж эхлээ зааж өгье гэдэг одоо нэвтрүүлж орж байгаа хүмүүстээ зааж өгöd эхэлзээ. Тэгээ өөрөө тэгээд дараагийн дугаар өдөрт 2 цагийг зориулдаг гэдэг шүү дээ ашиглах чараа. Би шүү дээ. Өөртөө 2 цагийг зориулдаг. Бид гур чинь парти дээ шүү дээ. Гасан хаяа нэг те цомхоо те тэгэн гот наад хоёр чинь төгслийг хийдэг байхгүй би. Юу вэ Оросдод болоод шүү. Смолянка. Тэс смолянка болоод. Тэгэл тардаг байхгүй найр тэгэл дарна те. Тэр дуу явахгүй бол ер нь дуусахгүй. Тэргээ дуулж нэг эргэлдэж өгөө тэгээ салсан шүү дээ. Тэгээд тэндээсээ кайф авах ингээд бас нэг тийм гоё. Энэ дуу яваад эхлэхээр за ер нь дуус. Одоо бараг дуусч байгаа маа. Үйл ажиллагаа Хамгийн гоё ингээд дуусчих шүү дээ. Как-то летом на рассвете заглянул соседний сад. Там смуглянка, молдаванка собирают виноград. Я краснею, блядь. Ингээд дуусчих шүү дээ. Ахаа чи мөр нь хөдлөд энэ. Тэнгууд та нар хараар миний мөр дуулж байгаа шүү гэдэг. Энийг хашаар тэгэл тарна те. Яа. Үчтэй шүү дээ. Өвчтэй юм их олноо болсон. Гоё шүү дээ. Тэгээд энэ амьдрал одоо юу ис үзэхөө, юу ис тохиолдохоо амьдрал чи өөрөө баядаг л да юу юм бол тийм шүү дээ. Эргэж ах чи хөдөлгөөрөө бас дуулан зарим. Одоо завхны бацхыг бол зүгээр үст байхгүй болно шүү дээ. Бацх гавьяд гадаж чинь бодож Гардаг шүү дээ. Гардаг шүү дээ. Дуунаас бол Бас одоо ярих гэх юм гэдэг шүү дээ. За 10 жил хөтлөн. А тэгээ дуулдаг хөтлөгч нарыг одоо ер нь бол бас нэг одоо бидний одоо авж байгаа байгууллагууд сах дуртай байдаг шүү дээ. Тий. Тэгээ би одоо ярих гэх юм. Нэг зумаар 2 тулаа бод. Ярих гэх айгу нөгөө хөдөлдөг байхгүй. Яг л дуулдаг хөтлөгч чинь бас айгу хэцүү. Хөтлөгчөө хий. Хажуугаар нь бас ингээд дарамжид дуулна гэдэг чинь бас. Тийм шүү дээ. Тэгээ ингээд хэцүү. Тэгээд гоё шүү дээ. Ингээд пампор явал тайзан дээр гарч ирээд тэгээ сайн байцгааны иргэмсэн дээр ирэх юм зочтой гэдэг ингээд яриад гараад ирэхэд тэр олон хүмүүс нүдэнд харагдаад алга ташаад Тэгээд үргэлжлүүлээд дуулаа авчихсан чинь бас айгу гоё тий. Нандан цэнкэрэ цэнкэрэ намрей барагчхана
Босх юм уу? болж шүү. Босх юм уу? Одоо яг бас сонир. бас сони шүү. Эркахан ингэ дуулж байгааг юм. Хар шамтлагын дуунуудыг бас аална. Би баяр тахын санаанд гол их дуртай. Ер нь манай нэг дуунсан дуу. Эркэг нэг дуулах. Ээгүй. Намаа яа. Би зүгээр Нэг ганцхан бадаг явчихгүй. би зүгээр сайн нэг За хашийн дуунууд шүү. Насын дууг яах юм бэ? Сайн нэг богийн сая миний нэг гоё дуулдаг дууг маань жоохон амар сонин дуу. Англин зэнгэрээ. За одоо жинкнээсээ дуулсан. Тэгээд би ганцхан ийм ингэж дуул. Би хоолоо дэвэр өөр юм. Тэгээд нэгэн бадгал явчихдаг. За тэгээд. Нандан цэнхэр тэнгэрийг хайрлаарай. Намрын дотн наварч хинэ хөрхи. Хөвшин яасан. Насан өндөр авэж хайрлаарай. Наратин жаммана балаачих нэ хөрхи. Гонэгтэй сэтгэлийг аргадаж хайрлаарай. Нулимстай нүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Андэрли зүрхэндээ тавирын хайрлаарай. За нэг юм. Чи яагаад цаа ганцхан алдаад байхгүй. Тэвэрнэ гэдэг байхгүй. Тэвэрэн хайрлаарай гэж болдог. Тэвэрнэ бас нэг юм юм байдаг. Уманхан ингээд дүүр юм. Царай мараа заах гэдэг шиг аван заах. Тэгээ бас нэг юм байдаг байхгүй. Бид нар ингээд хараад тайзан дээр гараад ингээд ярихад бас тэ. Зүгээр ингээд чөлөөтэй ярьчдаг мөртлөө юм хөтлөөд явчих шин. Яг одоо ингээд камер хараад суухаараа ингээд сандарч. Ер нь та нар тэгдэг үү? Чи юу? Дэлгэцэн хүн тайзны өнгөлч шал ондоо. Ондоо. Шал ондоо шал ондоо. Би бол Тайзан Би дээр одоо ердөөсөө ингээд камер хараад одоо чи Дэлгэцэн хай нэг камер амир өдөөс хараад ярих юм гарна шүү дээ. Тэнгууд сандарч. Ердөөсөө яг ингээд өдөөс толоод ингээд ингэхээр тайзан дээр бол гараад нэг сандрахгүй айгүй гоё сайхан. Ерөөсөө л яг тий. Тэг яг би бол тэгтээ. Цаавал тайзны юм баггүй. Чиний ертөнд чинь тэнд л явж шээ. Тэгээ яг тэр мессежээ тэгж өгч чадчих واخ тий. Тэгээс камераар бол одоо яг мэдгүй би ч нэг сандраад Би бол камер хараад сандах юм болов. Ер нь сандраа. За би та өнөөдрийн хувьд бол та гурав чинь зочин шүү дээ. Яг зүгээр нөгөө одоо энийг хийгээд байгаа хийх гэж цаашдаа ерөн зүгээр ингээ хоногшуулаад 7 хоногт нэг шинэ дугаар заавал гаргаж явах зорилготой төлөвлөгөөтэй. Тэгээ 7 хоног болгоо ингээ шинэ дугаар гарчдаг. Тэгээ YouTube хуудасаар тавигдчихаа. Тэгээд зүгээр миний нөгөө нэг түрүүн бас ихний дугаар дээр хэлжсэн зүйл одоо энэ дээр нэг заавал хөтлөгч хийх юм байх шаардлага байхгүй. Тэгээ чиглүүлдэг юм байхгүй. Чөлөөтэй ярилцдаг тий. Тэгэхээр яг зүгээр ингээ зочин маань одоо эхний дугаар дээр бол зочноор одоо манай гамбаа зочноор ирж байгаа байхгүй. Тэгмээс гамбаа зочин маань өнөөдөр ингээ 3 зочин авчираад суучиж байгаа. Тэгээ би яг өнөөдөр ингээ бас нэг олон дугаар яваг болохоор ингээ энэ суучиж байгаа байхгүй. Нэг чиглүүлэх маягтай тий. Тэгээд дараагийн дугаар дээр одоо манай 3 зочноос тий одоо хинч тэрк гахч бог гахч хааш гахч нэг нь ингээд бас тий нэг 2 найз байгаа ч юм уу. Эсвэл 2 өөртөө гоё яриа үүсгэчихээр одоо тайп нийлчихээр хүн байвал ураад тэгээ ингээд сумаар байгаа байхгүй бас тий. Бас нэг өөр өнцгий юм яригдэн шүү дээ. Тэгэхээр нэг та гурав дундаас дараагийн дугаар дээр хин маань одоо манлайлан тий манлайлаад за би ер нь дараагийн дугаар дээр нэг бодсон хүмүүс байна авч ирэх нэг жомбо болоос учи. Чи эхлэх юм уу? Тэгэл яаж юм те. Тэгээд ингээд та гураас 3 дугаар гарах гэдэг шүү бас гоё те. Одоо бид дугаар болох төр чи яг урлаг уран сайхлан гэдэг нэвт орцсон 3 багийн болохоор чинь яг ерөнхий юмнууд ерөнхий юм Дандаа урлаг юм байна. Тэгэхээр өөр ертөнцийн бас нэг 2 багийн өөр бас сонин өөр ертөнцийн хүмүүс багш байж бол нэмж байж бол. юу ч дараагийн дугаар Би бол дараагийн дугаар дээр би зүгээр яг ингээд чи найзуудаасаа гэсэн чинь. Тэгэхээр би 2 найз шог өөрөө мэдээлэл нэг яг би зүгээр 2 найзгаа өргөж бодож байна. Нэгэн дээр би хийж болохгүй юм уу? Өө яг болно л зүгээр хэлж байгаа сонирхолтой юм боловч бодож байгаа За байхгүй. хийж үү. Жишээ нь одоо би мэдээж за яг бид нар одоо урлагийн талаар ярьж байна. За тэгэнгүүт нь магадгүй одоо чинь нийтийн олонний салбар ч юм уу одоо энэ скаутын талаар ч юм уу. Тэгэнгүүтээ магадгүй домогт нүүдэлчдийн давцгүй зор модерн намацын страник анхан одоо дархан хотод үүсгэн байгуулж байсан намацын насаа скаутын насаа гэж одоо бас дарханчуудаа Насаа байна яг. би насаа хүрээ гэж бодож байна. За дахиад дараагийн хүн бас нэг төрийн хүн байгаа. За тэр тусмаа хүчний байгууллага би одоо Эрдэнэ үлгийн мөнх залбаагаад одоо удмаараа
одоо энэ цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж байгаа дөөдөөгд одоо манай дарханчууд бол тайна тийм ээ. Саксны 13 кино тоглолцсон шүү дээ. Тий, саксан дуртай. Дээр бас өөрөө бас цагдаад ажилтдаг хүн. Тэгэхээр энэ дундаасаа бас одоо энэ салбарт ажилтдаг хүмүүсээс бас нэг гоё хадуун дотны яриа өрн бол магадгүй тэднээс юу гарахыг бид нар таашгүй. Би бол тэгж бодсон. Наач бол гоё юм байна. Гэхдээ яг гол нь нөгөө бидний нөгөө юу чинь бол баригдaltaж байгаа ганц зарчим нь улс төр ярихгүй. Улс төр ярихгүй. Юу шашин шүтлэг ярихгүй. Тий, шашин ярихгүй. Учиргүй нөгөө компас уртчлаа. За тэгвэл би Чикаго өрнө. Одоо Манай хамтлаг Чикаго би чамд орж байна. Тий, намайг цаас Чикаго өрнө. Чи өөрөө дараагийн дугаар хоёр зарчим. Тэгээ би зүгээр түрүүний ихтер бас нөгөө манай од биш хөтлөгч. Одыг өрчт юм гэж бодсон чинь нөгөө од чинь бас ингээ ороод ирэх нь бит хоёр нэг хоёул адилхан нэг Тэгэн шүү дээ. нөгөө урдгийг мэдрээд хоёулаа нэг хөтлөгч хийдэг учраас нэг юм яриад авах гэж бодоод арай ондоо өнцгөр. За одоо чинь цагдаа бизнес хоёрыг одоо оруулж. шүү дээ скаут гэдэг дарханд одоо адуучин насан зэрэг олон жил бас дархны хүүхэд тийм ээ. Энэ талаар өөрийнх нь хүүхэд насных нь гоё дуурсан чи. За дөөдөг бол бас хүүхэд насны дуурсан чи. Аав цагдаа байсан. Өөрөө одоо тэгээ цагдаагийн байгууллагт бас ажиллаж байна. Тийм ээ. Энэ талаар бас өөрөө бас спортын хүн сонирхол нь бас ондоо. За ингээд тэгсэн мөртлөө одоо манай насаа чинь бас би бол зүгээр яг одоо тэр үед бол насаа чи манай насаа чинь бас хөөрхөн дуудан дээр нь баян гоё тоглоно. Тэгээ баян аваад төрөөд ирэн. Тий, тэгвэл цагтай болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань өөрөө цаашдаа нэг олон хүмүүс үзэгч их болох нь нэгдүгээр чухал. Тэргөөрөө дамжуул зүгээр юу гэхээр би зүгээр таад санаад зүгээр гоё би юу байгаа. Алханд байгаа ингээд залуучууд өнөөдөр яг юу хийдгийг Дахин хот өнөөдөр бас бивээ битээ ухаантай байна. Асууд бид яагаад одоо энэ камер дээр ингэж харагдсан зөө. Дахин хот бол бидний Бог нь болохоор бив нь ингээд ундраад эргэ ингээд зүг зүгээр болоо. Араад нараа манай авгаанаар ингээд үдчихэд ярин тий. Дахин хот бол нүдэн дээр бидний нүдэн дээр л хөгжиж штэ. Гэх мэтчлээ одоо бид тэр тэрийг та шийдвэр ярих. Одоо та ерөөхдөө яг үнэхээр бид энийг чирж шүү гэж чирж. Огтоохгүй тий. Тийшин дөрөв нэг залгаа дуугаадсан чи. Тий яг камер ундраагууд залгиж шинийг задлаа. Нүсний ард их юм болно штэ. Чи хэнийг өрнө нэ? Сая яасан ингэ би хаашгаа. Чикаго өрнө гэсэн тий. Хамблом Чикаго. Тэгээд Есүсээс нэг нөхөр өрөө. Бахаа шашигаас тэгээд бөөгөөс. Тэгээд бөөгөөс нэг өрөө гэдэг. би бөөгөөс орчаа. Нэг мөсөл шашинч чи та тийм үү? Бүгд дуудаа тэгээд бүжгнүүлээ тэгээд. Тэр чинь бас амар сайн. Алаа болох юм шиг дээ. Чикаго чинь тэгээ рок попынхантай айгүй найз шүү дээ. Бүгдийг нь бүгдийг таньж байгаа. Тэгээд Чикаго чинь бас яг амтэн хүн ярьдаг юм шиг л. Би бол найзтай хайртай шүү. Би бас нэрээ бодмоор л юм байна. За би бол надад бол энэ бас саксны талын орчлаа. Би бол аренагийн захирал зоргоог үрээд. Тэгээ саксны би ч бас саксны багтаа олон жил болсон шүү дээ. Оо тийм. Тий. Сакс тоглолт юм да. Гэхдээ ер нь яг л багт тэгсэн мөртөө нэг музейн дарга байх та. Бүр баг худалдаа авсан. Тий, тэр багийн тэр багийн нэр нь юу байсан гэж музейн үзмөрүүд амилсан гэдэг нэр байна. Музейн үзмөрүүд амилсан Яасан энийг урах гэдэг юм гинэ. Би саксны гулжгаж байгааг өрчтэй юм. Миний муу жагаа чи хөрөх шүү. Жагаа бол гой дуулна. Онгоо ярина. Тэгээ спортын мастер Монгол улсын шилдэг тоглогч. Жагаа өрчий гэж би бодож байгаа. Жагаа бол ирэх юм шиг. Би жагаа. Чи хэрвээ энэ газан билетийг жоохон мах цаах ингээд явуул хоол игээд хоолыг спамер тавь. Тэгээ орой хоолоо идж байгаа. Манай нүүниймийн багийг авах байхгүй юу? Тэгээ нүүниймийн багийг. Өөрөө өөрхөн дуу. Миний хаана бүжгэлжсэн баг 90 Ханаа одоо ингээд эрээ бүжиглэн. уншин ингээд хамаагүй юм ингээд одоо түрүү гүзээ юу гэж тий. Одоо гулжгаж жагаа магаа энэ амар хамаагүй ярих юм. Та нар гоё саксны манай жагаа магаа Пошиг нараа. Бооч цагтаг нараа гэж. Пошиг нараа байж таа. би хамаагүй тэр мэр гэдэг. Бидний чинь мөри ааги гэдэг. Тэгээд тийм очтой. Харин тий амар тийм хацаа яриад байгаа. зэрлэг хоч юу байсан бэ? Богийн хамаарчтай байсан юм. Энэ арайчтай гэсэн хоч. Би очгүй. Богийн хамаарчтай байсан юм. Одоо таачаад байсан. Эркийн хамаарчтай байсан. Таачаач байгаагүй надад. За ерөнхийдөө нэвтрүүлэг Дуусч юм. юу гэсэн уулзаад
чи ярилцаад Яг ярих гэжсэн чинь Ямар сонь Цагаараа болсон. би өстөр яа 25 гэсэн. Тэгээ цаг 5 минут болчихсон да. Тэгээ юу яаж болд юм 240 юм чи сунгаж болохгүй. чоо одоо ярьсаа баарыг 12 цаг Хаадаг те. Сүүлийн 3 диск шиг. Сүүлийн одоо нэг ПМ-өө тавиа бүгдийг нуугаад гоё сууя л та. Өөрөө уухгүй чинь. Суултаа. Биш 4P үлдсэн мө 4L NP-г юу байл та төхөө. Юу яах. Урлаад очихлаас гой сонирхолтой. Оо яа за тэр яргэ дөрүл. Тэгээд бол дараагийн дугаар дээр одоо нөгөө нэг таагаараа дараа нь хайл хэдүүл ингээд дахиад суусан ч болно шүү дээ. Энд чинь тийм шүү дээ. Бид нар нэг тийштэй гэж. снап баригдаад эсвэл одоо хууль зөрчсөн юм ерөөсөө ийггүй шүү дээ. Тэгэхээр ингээд Тийш. яаж ингээд хийж болох болохгүй. Тэгээд дараа нь дахиад гоё. Тэгээ юу яа минь Танай сайхан юу болж. нэвтрүүлгийн төгсгөлд сүүлчийн үг мүгэ хэлт юм уу? Одоо хэлье сүлж өгч. Тэгээ би хараа ингэж би зүгээр ингэж Оргоо гоё. яг нь Үхэж байгаа юм сүүлч. гурван зочин байгаа. Гурван зочиндоо би зүгээр нэг ийм гурван ийм Бэлэг өгөх гэдэг юм. бэлэг биш. Бэлгнээс гадна нэг Бэлгэвч юм уу? Юу өгөх гэдэг вэ? Уурлаа. би сая өглөө нэг за тэр амар ухаалаг юм асуух гэдэг юм. Тэгээд асуугаа. За юу сүртэй за яриач дээ. Би ингэж байхгүй. Та гурав өөр одоо нэг юу гэдэг юм. Баярлалаа. Уучлаарай хайртай шүү гэсэн гурван үг байгаа байхгүй юу? Энэ гурван үгнээс аль нэгийг сонгох гэвэл одоо гуруулаа нэг нэгийг сонгох гэдэг шүү дээ. Тэгэхээр та юуг сонгох вэ? За Би баярлалаа. Баярлалаа та. Хайртай шүү, уучлаарай гэдэг хоёр үг. За хайртай шүү гэсэн. За уучлаарай тань дээр. Уучлаарай шүү дээ. За Угаасаа. ингээд яг энэ гурван үгийг Насаараа яг уучлаарай. ингээд юм сэтгэлээсээ гоё дотор энэ гурван үг бол одоо амьдрал байнга хэрэглэгдэх хэрэгтэй байна л да. Зайшгүй энэ гурван үг хэрэглэгдэх шаардлагатай тийм сэтгэлийн одоо мухарт тийм юм байдаг юм байна. Тэгэхээр энэ гурван үгийг одоо та бүр ашиглах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг зүгээр ингээд жишээ та юу лээ? Баярлалаа. Баярлаа гэдэг үе яг нэг цорынгаас номер 1-ний одоо хүнд зэ хүний нэрийг хэлэх албагүй. Тэгээд гэхдээ яг нэг үйл явц тэр хүнд шүү гэдгийг мессежээр ингээ ойлгоод нөгөө хүн маань өөрөө миний тухай ярьж байгаа юм байна гэж ойлгоно шүү дээ. Товч гэх юм уу? Товч ерөөсөө Тэрнээс ч нэг тийм Нөгөө хүн дасалж ганцхан боломжийн гурвд олох гээд шүү дээ. Тэгэхээр энийг энэ боломжийг одоо яг ямар одоо хүнд ашиглах уу гэдгийг нэрийг хэлчих болно хэлэхгүй байсан ч болно. Энэ гурвыг л ашиглачаач гэж байгаа байхгүй. Нэвтрүүлгийн төгсгөлд тийм ээ. За би шууд нэрийг зарлж байгаа л хэлчихэ. Тэгээд За би бол гурван хүүхдийнхээ ээжд баярлалаа гэж хэлж байгаа. Ер нь бол амрагч чинь би бол баярлалаа гэж хэлэхгүй. Над бол хайртай шүү гэдэг үг бол бүр амнаас гарах ч юу. Ерөөсөө би ерөөс хэлдэггүй шүү дээ. Хайртай шүү, мартай шүү гэм нэлцгноор байхгүй шүү дээ. Ерөөсөө аргагүй баярлалаа даа гэж навч. энэ хайртай шүү гэдэг ерөөсөө хэлж үзээгүй гэж юм даа. хайртай шүү гэж ер нь үзээгүй. Чи амраад би чамд хайртай гэж хэлээгүй. Би чамд Тэгээд одоо бол мессежээр хайртай шүү байх уу? Байхгүй. Яа гэсэн чинь тэгэр царай бас. Одоо чинь амрагчтай чинь би нөгөө миний хүүхдээ гэж дууддаг байхгүй. Хоёлоо хүүхдээ гэдгээ чинь хүүхд гэдэг чинь нөгөө нэг хүүхд багтаа битээр ингээд 10 жилээс өөр тэгээд хайртай миний хүүхдээ гээд бүтнээр нь дуудахгүй бол бус нь бол хүүхдээ гэхэд хайртай л гэсэн үг байхгүй. Хүүхдээгээ дуудж ивэл тэгэл хайртай. Миний гурван хүүхдийг сайхан дөрвөлж өсгсөн. Чи юуг нь Намайг үү болгосон. би ч хайртай. Хүүхдээ баярлаа. Зөндөө их баярлж явдаг шүү. Над чиг юм одоо юу гэдгээ ширүүн дөрөв завтай ийм хүнийг одоо 30-аад жил одоо тэсэд ингээ амьдарч байгаад баярлаа. Харигатаг үзэн маш та. За баярлалаа. Одоо тэгж хэлээ нөө өөр одоо хамгийн дөрөнд баярлалаа гэж хэлэх юм бол миний хайрлаа. Мэдээж одоо хүн болгол гэр бүлтэй хайртай шүү дээ. Тэгэхээр би намайг тээж төрүүлсэн, өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй хайртай шүү. За тэгээд энэ олон жилийг бас надтай хамт туулж яваа хандаа хайртай шүү. За тэгээд одоо миний сайхан хоёр хүү охин хоёрыг төрүүлж өгсөн хандаа бас хайртай, хоёр хүүхэдтэй бас хайртай. За бондгоо би илүү Танд ганцхан хүндэл боломж олгоод. Ганцхан боломж. Юу ба хайртай бол одоо бүгд л хайртай гэж тийм банаас бүгд хайртай. За тэгээд хандаа хайртай шүү. Тэгээд би бас амьдралд хайртай. Тэр наа чи гоё үнсэг. надаа ястаа жоох эвгүй. Яг хаашгаас дуушлаа гэсэн. Хүнд хаашгаас гэхдээ хийж уушлаа гэж үздэг байх тийм. Гоох ёстой хүн байдаг Дөрөв тийм. гоё тийм. Хаашгаа. Уучлалт гоох ёстой хүн бас байдаг л гоё. Өөлгүй яат юм бэ? Хаашгаа уучлаарай гэдэг шүү дээ. За энэ хүнд уучлаарай. Би ч одоо насаараа гууж штэ. Ханиасаа л гууж штэ уучлаарай. За яг гоё нэг л хүн. Гомдоо штэ ер нь байнга ингээд энийг таниагаад Байнга өнөө. гоё хүн шиг ингээд байж чадахгүй штэ. Энэ чинь өөрөөсөө ямар харизмтай нөхдүүд үлээ. Тийм ээ. Тэ? Гомдоо
янз бүр болон тэгэл яг ч тэгэл уучлаарай. Яагаад вэ? Оо чи хаашгүй таны сайн болсон шүү. Уучлаарай. Араас нь аа. Би чи мессеж бичтээ. Мессеж. Одоо гэртээ бол одоо хүүхдүүд томорцсон дээр янз бүр ярихгүй шүү дээ. Тэр чи. Мессежээр өнөө гэл тэгэл. Маргаан заргаан бол мессежээр явуулчих. Маргаан тэгж явна шүү Бид дээ. хоёроос яг тэгдэг болсон шүү дээ. Тэр чинь мессежээр маргалдаг. Одоо өөр арга байхгүй шүү. Өөр ямар ч юм. Хачигт л маргалдаад. Тэгээд одоо яах юм хүүхдүүд ингэж хэрэлдэж шүү. Тэгэхээс яг хүүхдүүд ингэж илээчээл уцлуугаар харж маргалдаад. Наача юм зүгээр юм тий. Би ерөөс Би ч одоо мэдгүй. Би одоо нэг Би хүүхдүүд бол- маань том болцсон учраас битгаар одоо хэрэлдэх уралдах юм байдаг байхгүй. Тэгэхээр нэг тийм хэрэлдэж уралдаад байдаг юм. Сүүжүүд бол Хоёр хэрэлдэж уу? мэдгүй тий. Ямар гоё тий. Эрка ч өөрөө аль авааш гэдэг шүү дээ. Тэгвэл аваад өгöd. яаж хэрэлдэхийг Гэхдээ агаас гэдэг үг чи юм байхгүй. Хурц чинь юу байна уу байхгүй юу? Мах ногоо сонгон данс Одоо ус мусаа хаан төрдгийг манай хүн мэддэг байхгүй. тийм байсан. Тий. За, би бол тэнгэр ярьдаг одоо байж. ингээд пептидиа одоо хоёулаа ингээд яг ингээд одоо хувааж ингэж төлжээ. Тэр би ч гэсэн бүгдийн даагаад тэр манай ихнэр хөрөгчөнд мах байна уу байхгүй байна уу мэдгүй тийм үү. манай ихтэй юу ч байхгүй шүү. Арай тэгж болохгүй. Хөлбөлчгөө. Юм зам урт гардаг байхгүй. Тэрнийхээ араа зүгээр яг үнэндээ бол хөргөчөө дүүрэхгүй бүх юм ярих гэдэг шүү дээ. Тэгтээ бас эмгтэй нөгөө хань ижил нь бас ихтэй юу яаж байгаа шүү нөгөө эрх болохоор зүгээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр та нөгөө харийнхаа ажлыг ингээ батаад юм байна л гэдгийг хэлээд байгаа байхгүй тий? Тийм ч тагаа. Чи засаад байл та. Юу болж байгаа оргоо ахын данс масага яриа тий? Оо тийм тань. Оргоо ахын. Оргоо сайхан ханд юм байгаа шүү дээ. Скаут ээ. Скаут оргоо. Түрүү болон дээр явсан нэг ихтэй 3 дугаар дээр ярьчих тхөө. Тэ. Одоо тоглолт нь угаасаа Маргааш болох чинь. болох ч шүү дээ. Маргааш манай залуучууд Зөвхөн чи маргааш харж амжихгүй л тий. харин тийм тийм. Тэгэхээр яг зүгээр ханбын дансын хэлж Тийм ээ. Яг үнэ. Юу юм аяа үргэлжилж байгаа шүү гэдэг тий. Тэгээд Би бас оргод ханд болгоод 10 билет авсан. Одоо 25,000 төгрөгийн үнэтэй билет юм бэлээ. Би тэгээ 10-ыг Тийм шүү дээ. аваад жижигэр ч гэсэн бас ингээд Тийм тус шүү дээ. дэм дээс чинь дэм чинь тийм ээ. Залуучуудын төлөө, хүүхдүүдийн төлөө дандаа зүтгэсээр байгаа л одоо ингээд сайхан залуу насны дээр жаах юм одоо хүнд өвчин тусцсан. Тийм учраас одоо бид нар бие биендээ дэмтэй тусдаа сайн л байх хэрэгтэй. Тийм учраас тэгээд дансын ямар ч гэсэн хэлж. Одоо эн чинь тоглолт нь маргааш болсон ч гэсэн тийм шүү. тоглолт нь болсон ч гэсэн эмчилгээнд дээр явдлаа дахиад тэр чинь хандвын аяа үргэлжилж л байна гэсэн үг. Биднээс дахин захын гадаа нэг юм тоглолт хийж байгаа. Нэгээс 2 цагийн тоглолт. Дахны төлөв төрөмтэй ч хийж байгаа. Хөгжим авралтаар ярьж байгаа. Хэдэндээ Одоо ямар ч сан дараагийн 7 хоногийн бүтэнсэ өдөр чийд юм уу гэж ярилцсан. Амралтын өдөр. хөдлөгч авахгүй ч. Авгүй л одоо тэгээд очоод. Тэгээ бүгдээрээ очоод Бөөнөр тэгээд очоод тэгээд сайхан дэлгэж Ер нь хүний амьдрал баялаг шүү дээ. Тийм шүү дээ. Хүнд юу ч тохиолддог. Олонтойгоо явуулсан байлаа шүү дээ. Ер нь хүн олонтой явах хэрэгтэй байхгүй юу? яг үнэ. Тий, олонтой явж ээж л өнөөдөр бид нар чинь өдий зэрэгтэй явж байгаа гэдэг ойлгох хэрэгтэй. Хүнийг ялгаж харьцаж болохгүй. Оргодоо тэгээд хаалгаанд амжилт хүсье. Тэгээ эрүүл их болоод эргээ сайхан уулзалт. Дараад нь нийлж нэвтрүүлэгт оч бий угаарай. Оо, тэр чинь хариу. Сууж болно шүү дээ. Тэгээ дараа нь гоё 90 сард болоод ирэхэд нь энэ нэвтрүүлэгтээ оролцуулаад бас гоё юм шүү дээ. Тий. Яг үнэ. За 3 ахтай нөгөө нэвтрүүлэг ивент гिचээ. За ийм гамбай тайлбарлаа. юу энэ манай дархан автомат гэдэг одоо Хоолтой гарч юу. Галта Apple машины худалдаа байгаа. Тэрний зүгээс одоо ингээд Гамбай чи яадаг шүү дээ. нөгөө нэг газар ч юм уу машин зардаг. Машин зардаг. найз л одоо яаж байгаа юм. нөгөө нэг газар ч юм уу Тий. Нөгөө бас видео би мэдцээ Та одоо машин авах гэж байгаа шүү дээ. Чи машинаа солих гэж Машин байгаа солих байгаа машин дээр. За яах вэ? Ахаа нэг ч аах. яах нэг тэр бөм дүрг идээ Баярлалаа. Галын ор ослын гурвалж эми санаа. Энэ гурван гарсан нэрээ надад байхгүй юм байна. Гурван машинтай явуулсан. энэ ч юу Надаа гурвалж нь байхгүй. Нөгөө хоёр нь байгаа юм байна. За ингээд дархан автоматтай зүгээс өгч байгаа шүү. За дахин автоматик баярлаа. Баярлалаа. Очиж уушлуулнаа тийм ээ. нөгөө түрүүний дүү үстэй Тий. хэн билээд өгч нөгөө гаштай дүү бодсон За ингээд өнөөдрийн подкаст нь хүрэлцэн ярьж пяваж гой юм Өө чи пиво уугаач. Энийг ганцаар үлчээд байгаа. Бэвэ ооч гой Манай энэ нэвтрүүлэг эхлэхээс өмнө Эрка 3 бие уусан шүү. тэгээд Норвега биг ооцсон гэж. түрүүний шиг удаан болно
Дараагийн дугаарт хин нэрээ зочноо өрж явах юм. Эркэ орчих хэвээр. Би Яг сайн дүүдөө мөдөө. Тэгээд за тэгээд тооны дараагийн дугаарт нь Дараад нь би. боог орчих. Тэгээ дараад наа. За ингэж нэг амнараа өрнөлөө. ямар зочид орох нь ойлгомжтой боллоо. Тэгээд дараагийн дугаараар иргэ уулзъя. Баярлалаа. За дахин подкаст тааргаараа. Баярлалаа. Хайртай шүү. Бакачаа. За одоо би задаад.